Сайн байцгаана уу? Tokyo News-ийн шинэ сарын шинэ дугаар эхэлж байна. Энэ 11-р сарыг бид та бүхнийг өөрийгөө хайрлаж, халамжилж өнгөрүүлээсэй гэж хүсэж байна. Харин таны өөрийгөө хайрлсан алхам бүрийг чинь Tokyo-гийнхан кэшбэкаараа урамшуулах гэж байгаадаа баяртай байна. Арьсаа арчилж тортох нь өөртөө гаргаж байгаа чанартай цаг хугацаа яг мөн. Улирал солигдож гадаа хүтрэхээр хүн бүрийн арьс хуурайшч эмзэгшдэг. Тэгвэл яг энэ үед арьсаа баярлуулж Miles Cosmetics, Cloud9, Beauty Japan Cosmetics, Artcos, Enoch Beauty, Tony Moly зэрэг гоо сайхны дэлгүүрүүдээс худалдан авалт хийхдээ Tokyo дансаа сонгоод төлбөрөөдгөлж 10% кэшбэк цуглуулаарай. Хоббиндөө цаг гаргах нь ч бас өөрийгөө хайрлаж байгаагийн нэг шинж. Та нэгэн оройг найзуудаараа хамтдаа UJ аренад сагс үзэнгээ дуртай уух зүйлээ суудлаараа хүргүүлээд хайртай байгаа дэмжиж өнгөрүүлээрэй. Тоглолтын тасалбараа Tokyo апаараа захиалаад тоглолтоо үзээд дуусахдаа зогсоолт дугаарлаж хүлээлгүйгээр мөн л адил Tokyo апаараа төлбөрөөдлөөд шууд гарчихна. За эдгээр үйлдэлбэрээсээ мөн 10% кэшбэк цуглуулж олно. За тэгээд зөвхөн сагс гэлтгүй кино, тоглолт, ивентийн тасалбараач гэсэндээ Tokyo апаараа аваад 10% кэшбэкаа цуглуулаарай. Өдөр бүрийн завгүй энэ амьдралаас бид нар заримдаа хотоос гараад ганцаархнаа үүрэг өвчтэйгээ шинэ газар очиод элдв зэ янзын зүйл бодлогүй зүгээр л байгалыг толдолж суухыг хүн болгон хүсдэг тийм үү. За тэгвэл яг энэ үедээ хот хоорондын автобусны тасалбараа Tokyo-гоос аваад 10% кэшбэк цуглуулж зөвхөн өөртөө цаг гаргаарай. Нэг сайхан тухалж суугаад дуртай кино, контентоо интернетийн ямар ч асуудалгүйгээр гацхгүйгээр үзэх бас л сайхан мэдрэмжтэй. За тийгвэл мэдээллийн хэрэглэгчид датагаа Tokyo апаар авбал арсан дата нь 2 дахин үржихээс гадна дээрээс нь нэмээд Tokyo дансаараа төлбөрөөдөх юм бол 20% кэшбэк заа олох юм байна. Тийм болохоор та бүхэн датагаа Tokyo-гоор аваад мөнгөө эмнэлээс гадна давхар датагаа үржүүлээрэй. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд өөрийгөө халамжилж цуглуулсан кэшбэкаач бас зөвхөн өөртөө л зарцуулаарай. Ингээд энэ удаагийн Tokyo News-тэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ мэдээгээр иргэд уулзлаа. Баяртай.